За сайн байцгаана уу та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр лойлийн усалгааны талаар ярьж өгье. За лойл бол одоо үндэсний систем нь бол газрын гүнлүү ургадаг, бас өргөөшөөгөө бас ургадаг тийм онцлогтой ургамал байгаа. Тийм учраас усалгаа нь харилцан адилгүй байдаг бусад ургамлаас өөр. Жишээлбэл тар ус, хэмхний үндэс бол газрын гадаргаар одоо буйхан тарж байрладаг бол лойл бол доошоогоо үндэс нь хөгждөг. За юуны төрөнд бол лойлын үндэс одоо хамгийн төрөнд үр соёолоход лойлын үндэс нь эхлээд бүрнээс нь үндэс нь гарч ирдэг аль ч ургамлын. Тэгээд ургалтын одоо өрсөлдөхийн шат бол лойлын үндсэндээ үндсийг хөгжүүлэх шат байдаг. Тийм учраас лойлын өрсөлдөхийг одоо онцгой тийм зөөлөн хөнгөн хөрсөнд хийвэл үндэсний систем илүү сайн хөгжиж өгдөгөө. А лойлын үндэс бол лойлын ам юм хоол жижиглээ одоо авах те. Яагаад гэвэл аль ч ургамал хоол жижиглийг усан дууссан бодисоор одоо усаар дамжуулж өөртөө авдаг бахнэ. За лойл нь тарих арга барилаас шалтгаалаад бол харилцан адилгүй хэмжээгээр усалдаг. За юуны өмнө бол одоо лойл дунджаар 7 хоногт 5-аас 6 литр усыг яг ингээд цэвэр өөртөө ашигладаг байна байна. За бусад ус нь бол одоо 10 литр усаар та усалдаг бол 4 литр нь уурших ч юм уу те газартаа ингээд шингээд алга болох нь байна. 5-аас 6 литр усыг нь бол яг цэвэр өөртөө ашигладаг байна. За хүн болгон ногоочин болгон өөр өөрийн арга барилтай байдаг. Одоо зарим нь бол өдөр болгон усалдаг байхад зарим нь 3 хоноод нэг, зарим нь 5 хоноод нэг, зарим нь бүр 10 хоноод нэг усалдаг байгаа. Ер нь бол лойлын усалгааг бол 3-аас 5 хоногийн хооронд хийх тун зүгээр. За 7 хоногт одоо та нийтдээ 6 литр ус өгнө. Тодорхой хэмжээнд одоо 2 удаа уснаа гэж ойлгох юм бол ойролцоогоор 10 литр, нэг мутанд 5 литр ус байхаар тооцож хийх хэрэгтэй. Тэгэх юм бол ус одоо газрын гүнлүү сайн нэвчиж хөрсний шимт хижээлийг одоо бүрэн гүйцэд лойлд өгдөг бахнэ. Хэрвээ та өдөр болгон бага багаар услах юм бол ус одоо хөрсний 5-аас 10 см нэвчиж зөвхөн хөрсний дээр ойр орчмынхоо шимт хижээлийг идэж уусгадаг байгаа. Улмаар бол одоо хижээлийн дутагдлалд ордог. Тийм учраас лойлыг 3-аас 5 хоногт гүн усч өгвөл илүү одоо шимт хижээлээ хөрснөөс бүрэн гүйцэд авдаг гэж ойлгох хэрэгтэй. За услахааг бол одоо өглөө эрт хийвэл их зохимжтой байдаг. Яагаад гэвэл өглөө эрт хийх юм бол одоо агаарын чийгслийг нэмдэггүй байгаа. Түүнчлэн одоо ургамлын ургалтад бас эрчимтэй нөлөөлдөг гэж үздэг. Оройн цагаар хийхэд бол одоо ургамлын агаарын чийгслийг нэмэгдүүлэн тэгээд намарсах хэрвээ 8 сар гараад ингээд намаршаад агаарын температур шөндөө гүйтрээд ирэх үед одоо хон дээр өвчлөх, мөөгөн зүтгэхтэй тийм асуудал үүсгдэг байгаа. За лойл нь усанд одоо тийм ч их дуртай биш, бас тийм ч их дургүй биш. Тийм төрлийн ургамал ер нь бол тохирсон усанд хамгийн сайн ургадаг гэж үздэг. Хэрвээ ус багдах юм бол одоо нэгдүгээр тэжээлийн дутагдлалд орно, хоёрдугаар цэцгийн хөгжил одоо дутуу хөгжиж оройн ялзал гэдэг өвчин гардаг байгаа. За тэгэхээр лойлыг бол 3-аас 5 хоногтой одоо өөрийнхөө хөрсний бүтцээс шалтгаалж одоо услах нь байна. Жишээлбэл хэд хөнгөн хөрстэй бол одоо элсэрхэг те хөнгөн хөрстэй, сүүрхэг хөрстэй бол 3 хоногтой нэг усалж болно 5 литр усаар. Хэрвээ хөрсний бүтц нь одоо шаварлаг байх юм бол 5 хоноод услахад зүгээр. Учир нь гэвэл нөгөө хөрснөөс усны ууршилт бол харьцангуй багасчихдаг байгаа. Ер нь бол одоо цэцгэлтийн одоо яг эд үед буюу 7 сарын дундуур гэсэн үг. Энэ үед бол лойлын ургамлыг одоо усалгааг нь сайхан тогтвортой мөртлөө арай их өөрийн бодож байгаагаас одоо 6 литр ч ус байдаг юм уу те. Тэгж хийвэл их зүгээр. Яагаад тэгэхээр одоо яг жимс бүрэлдэн тогтж идэг учраас оройн ялзрал өвчнөд одоо автуулахгүй тул хийх хэрэгтэй. Тэгээд ер нь бол одоо бас цаг агаар их нөлөөлдөг. Жишээлбэл
2-3 өдөр бүрхэг байх юм бол хөрсний өөрчлөлт, усны өөрчлөлт бага явагдах учраас усны хэрэглээ нь багасдаг. Тэгэхээр одоо услагаагаа жоохон ганц 2 хоногор сунгаж болно гэсэн үг. 2-3 хоног халуунаар шараад ингээд өөрчлөлт их байх юм бол бас услагаагаа хөрсөө харж агаад ойртуулж өгөх хэрэгтэй. За ер нь бол одоо хэдийд дойлыг усалдаг вэ гэхээр хөрсний өнгийн хэсэг 2 хуруу хүрээтэй хатсан үед ярьдаг. За энэ бол одоо өржигдөр услагдсан учраас бол үзүүлэхэд тараахан тохиромжгүй байна. Ер нь бол хамгийн тохиромжтой үе нь хөрсийг 2 хуруу буюу одоо 4 сант 4-5 сант ингээд өнгийн хэсэг нь хатсан үед услахад хамгийн тохиромжтой байдаг гэж үздэг. Тэр үе нь бол одоо 3-5 хоног тохиолддог. За яагаад ингээд хөрсийн өнгийн хэсгийг хатсан байх ёстой вэ гэхээр лойл хөрсний өнгийн хэсгийг хуурай байхад их дуртай байдаг. Өвчлөлт нь багасчихдаг. Одоо хэд их чигтэй байх юм бол мөгжрийн гаралтай одоо хар хөлгээд өвчин байна. Хар хөлөө өвчин хэрвээ гарах юм бол ургамал ичнийхээ хэсгээр ялзарч гол нь ингэж хөндөрж үхдэг байгаа. Тийм учраас услахааг одоо тохируулах нь маш чухлаа. За тэгээд 8 сар гарч эхлээд ингээд жимс сайхан бүгд суугаад ирэх үед услахаагаа жигдрүүлчих хэрэгтэй. Одоо услахаагаа ялимгүй татаад одоо 6 литр 5 литр усаар усалдаг байсан бол 3-аас 4 литр усаар услахад их зүгээр. Энэ үе нь бол одоо жимсийг амттай болгох те томруулах, жимсний болцыг түргэсгэх процесс явагдаж идэг учраас лойл одоо усанд бол тэгж их дурлаад байдгүй. 10 хонжоогоо тийг тохиолдол байна. Одоо өмнө говийн булган сумынхан бол ховдынхан, увсынхан бол эл талбай тариалахтаа одоо нэг удаа сайн усалцдаг гэж би сонсч ирсэн. За тэр нь бол нэг хэдийгээр одоо тухайн цаг уурын онцлог дасан зогссон помидорнд байгаа зарим төрлийн сорт юм байна. Хит их услахад жимс нь хагарчдаг тийм онцлогтой байдаг. Тийм учраас одоо помидорыг аль болох, лойлыг аль болох одоо жигдхэн нэгэн жигд усалж ивэл одоо илүү сайхан амттай, эрүүл, царай зүс сайтай тийм помидор гардаг байх нэ. За тэгээд 8 сарын 20-оос эхлээд ер нь бол услахаагаа бүр багасгана. 8 сарын 20-доор бол одоо ургамал дээр бүх баг цэцэг үүссэн байна. Тэгээд бүх цэцэгт тоос хүртээд жимсэн ингээд үүсчихсэн байдаг учраас бол услахааг аль болох багасгах хэрэгтэй. 9 сар гаргаад бол одоо 9 сараас 9 сарын 20-ийн хооронд бол яг эд хураалт явагддаг байгаа. Тэр үед бол одоо услахаагаа бүр татах хэрэгтэй. Маш бага болгоод нэг 3 хоногтой 2 литр 1 литр усаар усалдаг ч юм уу те. Тэгэх юм бол жимс сайхан илүү хурдан томорч, хурдан түргэн боловсрдог, улайдаг тийм онцлогтой. За тэгээд услахааны талаар бол одоо ийм байна. Ил талбайн помидорын хувьд бол одоо бид нэр байгалаас шууд бүрэн хамааралтай болцдог байгаа. Ил талбайд бол аль болох те хагаралт багтай намхан ургадаг сортуудыг тариулбал их зүгээр. За 2-3 хоногийн одоо үргэлжлсэн борооноор хагаралтын төсвөргүй сортууд бол жимс нь хаг өсөрч одоо үзмжийн хувьд бол муухай болдог. Гэхдээ бол хагарсан помидор бол одоо бас шимт хичээлгүй муудсан гэсэн үг биш. За ийм онцлогтой байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баяртай. Монгол өрхийн тариаламж группт нэгдээрэй.